Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр суугаад харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахин хүргэе. Улаанбаатар хотод 15 цаг 13 минут радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Анжигай хөтлөгч цэцэг найруулагч Баярандар элдв шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд хүргэе. Микрофон нөөж төглөг. Баярлаа. За OG Family-ийн бэлгийн багцууд болон Италийн кофений тансаг соёлыг Монгол мэдрээ гэсэн үрээтээр кафе Баскучи хамтран ажиллахаар байна. Баскучи ахаа өрөөд ирсэн ба шүү дээ. Тийм байна. За өнөөдөр мягмар гарагт хэдүүл манай гэр гэдэг сэдвээр бэлддэг байгаа. За манай гэр гэдэг сэдвийн өрөөнд ярих юм гомч их байдаг юм байна. За өнөөдрийн хувьд бол тагтаа цэвэрлэж зай гаргая. Яг үнэ. Тагтаа цэвэрлэж зай нэг цэвэрлдэг ер нь бол хавар болох нэр нэг цэвэрлдэг, намар нэг өвлийн хувцас оруулах үед бас нэг цэвэрлдэг. Баргалж нэг иймэрхүү одоо юутай явдаг бах. Одоо хуваартай явдаг бах. За би бол хавар цэвэрлдэг хүмүүсийн нэг байгаамаа. За манайх ч нь бол нөгөө нэг ийм юм уу аяхгүй. Вакуум цонх мох байхгүй. Манай хуучны доогуура нүхтэй дээгүүр амар тоон онгорхотой. Өвлжөнгөө бөөн хумхийн тоос шороо тэгэл шувууны бас сангас мангас өчнөө юм болоод одоо л гарахад бол бараг нэг сантиметр тоостой шахмал байж байгаа. Би бол гаралгүй их удсан. Өвл яг ууг нь ингээд ид ширдэг байхад иж мичээ гаргаж тавиад ууг нэг тэнд нь хайрцаг марцаг тавьдаг ус. Тэрж байхгүй болсон. Одоо бол яг хөөхлөөр нөгөө ингээд зам болохоор ч гоё гараад нэг ингээд тагтан дээр зогсож мосхлоор гоё байдаг шүү дээ. Тий ангаарлал. Тэхийн тулд цэвэрлэх гэж байна гэсэн үг. За маш сайн шороош морогийн шүрдэн. За одоо тэгээд манад нэг юм хүн нэг юм нэг хизэж хэрэглэхгүй юм нэг хадгалаад лай болдог шүү дээ. Тийм хадгалсан лайтай юмнууд байна л да. Одоо жишээлбэл том өрөөний нэг том дороож байсныг нь за балкон дээр нэгэн цагт хэрэг болж магадгүй нэг их хүч мөхөд гаргаад тавьсан. Одоогийн байдлаар 4 жил юу ч хэрэглээг бол байгаа л да. Тэгээ одоо тэрийг яадгийн байгаа энэ сөөх мөхийнхаа аваад янз янзын юм тэнд аваачаад дороож мороож хийчихгүй бах та гэж гордоод л байдаг. Удлаа байлгүй дээ. Ер нь гаргаж хайж таарах гэдэг. Тэгээд бүр хуучин машины ийм нэг бүрээс байж байгаа. Одоо тэгээд эдгээр чи яахаа. Хинт чиргүүр баахан гутал хувцас байна. Яа гэж тэрийг тэгээ хадгалсан гэвэл за нэг хөдөө явахдаа хөдөө байдаг ах トゥ нартай явж чиг нөгөөдөл чинь бас өмсөөрөнжөнгөө юм да. Өмсүүлэндээ нөгөөдөлдөө мөгөлдөлдөө. Одоо тэд нар хийх хөдөө яваачаад хүн тоож өмсөх болсон юм шиг. Одоо юу үгүй энэчнээс тэгж нэг лай болж юм чирээд чи яах юм. Одоо бол би ерөөсөө айгуу зөрөгтэйгээр бүгднийг хаяна гэсэн тийм бадрангуй бодолтой сууж байна. За манай тагтан дээр юу гэдэг юм гэхээр манайх нөгөө тагтаа яг нөгөө гэршээ тогтжуулсан байхгүй юу? Бүр ингээд дроож мороож твсээд тэгээ цэвэрлэхээр бүр ингээд нөгөө дроожоо ингээд юу тоос мосын тийм бараг л гэрийн нэг өрөөшөг болгоцсон. Тэгээд хоёр талынх нь хананд юу хийсэн? Том шкафнууд хийсэн. За тэр шкафнуудаас одоо нөгөө нэг зуны хуцнууд оруулж ирнэ. Зөрөөд нөгөө өвөл хавар намрын хуцнууд тэр шкаф руу явнаа. За шкафын доторхыг бол цэвэрлэх нэг тустай ажил. За тэгсэн чинь шкафны доотлолт нэг талд нь юу байна? Хөлдөөгч байна. За тэр хөлдөөгчийг цэвэрлэн гэдэг бас нэг асуудал. Одоо нөгөө нэг идэж ирээд ид чин дуусаад нэг хідэн ясмас те ойр зургийн нэг сөөмүү жуул юмнууд тий нэг жуул сонь юм дөлдсөн байдаг те нэг жоохон марц ч юм уу те өвдөл цөвдөл гэдэг юм дөлдсөн байдаг. Тэднэрийгээ бас цэвэрлэх нэг ажил байна. За тэрнээс гадна нөгөө талынхын шүүгэнд болохоор нөгөө хүнжил гуцнууд хийдэг нэг тийм юу байдیں۔ Тэднэрийгээ бас цэвэрлэх нэг ажил байна. Ер нь бол цэвэрлэн гэдэг нь бараг нэг гэрийнхаа нэг өрөөг цэвэрлж байгаа дайтай нэг тийм том ажил болтыг жил болно. Ер нь жоохон хэцүү. Би тэн дээр жоохон яагаад байдیں۔ Ээж нэг хагасаа бүтээсэн зориг гаргаал ортын тэгээд ээжийг цэвэрлж яхад би наагур нь юм зөөж мөгөл тусалж өгөн тэрнээс яг гардаж өөрөө тэр өрөөг бүтэн цэвэрлж үзээгүй. Ер нь жоохон хэцүү. За. Харин тийм хэрэггүй юм байвал хаях гал байна. Ер нь хэрэггүй юмнууд байж идэг юм аа. Яасан гэж би нэг удаа би ер нь нэг хайтар анзаардгүй байсан. Манай тэр нэг юм нэг дээр үе оюутны л юм баг тэр. Нэг юм төмөр чемодан байдаг байсан байхгүй юу? За. Энэ төмөр чемодан дотор юу байд юм бол доо гэл тэгэл бас харахгүй. Бас нэг юм нэг мангар том файлын ч яг нэг юм хувцас хүртэл хийждэг нэг юм пивер сав байдаг штэ. За тий. Тийм цагаан савтай юм байгаад байдаг үсэн. За энэ дотор юу байдаг юм бол доо гэж байгаа.
Тэгэд нэг удаа нөгөөдхийг чинь бүр зориг гаргаад үзлээ. Тэгсэн чинь тэр цагаан савн дотор нь дэвэн гадууд манад сууж исэн оюутны баахан ном дэвтэр үйж идэг штэ. Ави гэдэг хүн бах та. Гүди огт хэрэглэхгүй. Одоо тэр нөхөр чинь баг надтай адилхан гөгшин болж байгаа гэдэг үү. Тэгээд яваад юм байгаа байхгүй тий. Бараг таны оюутан баг уу? За тэгээ одоо тэрийг бараг хаях мэдээж хаяна тий. Мэдээж л хаяна тэр цаасны хогоо игдэлт өгдөг юм байвал өгөн үз. Тэгээд дараагийнх нь тэр нэг төмөр чамдааныг ингээ онгоодгсон чинь баахан барайны шил байж юу? Баахан барайны шилнүүд ууг нь хэрэндээ угааж байгаагаад янзлж манзлаад л хийгээл хадгалсан. Одоо бодвол юу юм ямар нэг юм дарна марна гэсэн нөө ногоо могоо дардаг мардаг хүнд аваачж өгнө гэжсэн нөө бүү мэд тэгээд байжсэн. Би тэгээд нилээнийг нь өнгөрсөн намар штэ. Машиндаа ачиж аваачаад энэ нараа шиг дэр ихч төгсөн штэ. Хэрэгтэй өндөө өгсөн байна. Нараа ихч маань надад бас гой юм өгсөн тэгээд. Аха. Одоо харин тэр нөгөө балконоо цэвэрлж байгаад хэрэггүй юмнуудыг хайж сормоор байна. Одоо жишээлбэл ингээд ээж цэвэрлж байгаа л хай гэлэхээр би хайж чаддаг байхгүй. Би цэвэрлж байгаа л хаяг гэхэлэр ээж хайж чаддаг байхгүй. Тэгээ битэрийн голд очиод тэгэл үгүй чи хэрэгтэй юм шүү, өмсчих юм шүү, үгүй ядчих нөгөө турчих юм шүү гэж ярих юм яана. Одоо тэг ингээд манад бол яаж ийн гэхэлэр за балконтой зэрэгцээд надад бол одоо дайран орох гэж байгаа нэг хэсэг юм байна л да. Үүдэнд байдаг нэг юм гутлын тавиурны тэнд дэвэн гол юм андах наран ургасар марангийн гутлууд байна. Одоо бол мэдээж зарим нь багтсан, зарим нь тэр мозод насагтаа хин ч өмсөхгүй болсон. Тэгэл байгаад байдаг. Дахиад нэг юм нэг манай дээдэлт юм нэг юм одоо юу гэдэг агаарын шүүгээ байдаг байхгүй. Тэрэнд бас янз янзын юмнууд хийсэн. Тэрийг ч гэсэн нэг мөр ингээд нэг мөрөл одоо цэвэрлэж зайлуулахгүй бол яг л чиний наадахтай ч адилхантай. Гүй эний чинь хүн өмсөж өрийн юм байгаа ингээд аваачаад шуудаад хийгээд аваачаад тавьчихсан юмнууд байгаад байгаа байхгүй. Харин тийм ээ. Тэгэхээр одоо хэдүүлээ өнөөдөр тагтаа яг яаж цэвэрлэхийг хэрхэн зориг гаргаж энэ хаях ёстой юмнуудаа хайдیں۔ Гэдгийг талаар ярина. За ерөнхийдөө асуулгууд бол юм байгаа да. Тагтан дээр яг юу хураадгийг одоо жишээл манайх түр байгаа юмудаа хэлсэн шүү дээ тэрэн шиг. За тагтан дээр хэрэггүй зүйлсийг яг яах юм? Хаях юм уу, хадгалах юм уу, лагаар явуулах юм уу, хин нэгэнд өгөх юм уу, хөдөө явуулах юм уу те. За тагтан дээр байгаа хөлдөөгчийг яг яаж цэвэрлэх вэ? За тагтаа цэвэрлэхдээ яг ямар бодисоор яаж цэвэрлэх юм? Яг ямар такттай гэдгээс шалтгаална шүү дээ. Одоо манай шиг жишээлбэл нэг өрөө олцсон бол тэр чинь зориултын бодис хийсэн угаа шүү дээ. Айгу би бол зүгээр ингээл маск зүгээл шүүр гутгууртай л орно шүү. Ер нь бол амар шүү. За тэгээд улирал солигдоод хавар намрын хувцаа далт хийж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд зуны хувцнуудаа гаргах цаг болцсон байна. Тэгэхээр хавар намрын хувцаа тагтан дээрээ хадгалдаг айлууд яг яаж хадгалж гин? Зүгээр шүүгээрээ авчиад хийж чинь үү? Эсвэл нөгөө шүүгээ байхгүй тохиолдолд нөгөө гуцнуудаа ийм хайрцагт ч юм уу, чимдаамт ч юм уу хийгээд үрж гин үү? Тэрийгээ бас хаваалцъя. Нэг янзын гоё арга бий болсон байна. Ийм том ууднууд байдаг юм байна. За. Хийгээд яг ингээд сайн чихэж хийгээд тэгээд хааж агаад ахаад вакуумдаад сорчдөг. Сорчдөг тийм. Гэс соронгууд бүр нэг юм гачи болдго юм байна. Тэгээ аваач ингүүд маш бага зай эзлээд тэгээд ямар ч тоос шороо элдэ бусан юм орохгүй. Цагаан ирвэхээ бол нүдний булангараач харж чадахгүй тийм болгох юм байна. Тэр бол бас надад үнэхээр супер санагдсан шүү. Тий одоо жишээлбэл тэгж хадгалдаг хүмүүс шипиг аваалсан шүү. Тий ингэж хадгалдаг ингэ. За бид хоёр хамтран ажиллагчаа танилцуулаад тэгээ хэдүүлээ эфирийн хугацааны гээд үргэлжлүүлнэ. OG Family-ийн бэлгийн багцууд хамтран ажиллаж байна. За OG Family бол бид нартай маш олон жил хамтран ажиллаж байгаа. Зөвхөн эднийхийг бид нар яагаад ингэж мэдээж энэ чинь нөгөө хамтран ажиллагч учраас магтах ёстой л доо. Гэхдээ яагаад ингэж нэг ам бардан магтаад идэх юм гэвэл те эднийх яаж бараагаа захиалаад яаж авчираад яаж хадгалаад хүмүүсийн гар дээр өгдгийг бид нар мэддэг байхгүй юу? Яг үнэ. Тийм учраас те энэ хөлдөж гисээгүй. Энэ ямарваа нэгэн тээвэрлэлтийн горим алдагдаагүй байдаг. Ахаад хадгалтын горим алдагдаагүй байдаг. Эднийх цаанаасаа анх нөгөө бараагаа авахтаа л тухайн байгууллагаас нь те яг чанар манарын стандарт нөгөө хүүхдэд хортой ороогүй яах хийсэн бүх зүйлийг шалгачаад Монголд импортоор оруулж ирдэг ийм компани учраас бид нар энэ дээр бүр ам бардам ингээд байж чаддгийн шүү. Яг үнэ. За тэгэхээр албан ёсны эрхтэй бүтээгдэхүүнүүдийг байдаг гэж байгаа. За албан ёсны эрхтэй гэдэг чинь энэ мэдээж чанарын стандартыг хангасан бүтээгдэхүүнүүд, эрүүл мэндийн шаардлага хангасан найрлагатай гэдэг чинь одоо нөгөө нэг өнгө оруулагч, амт оруулагч, элдв одоо нөгөө нэг юм хит их чих
чихэр байхгүй гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэр байтугай сав баглаа бодол нь хүртэл шалгагдсан байдаг. Оо яг үнэ. Хүүхдийн аюулгүй байдал сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьсан гэдгээр онцлогтой. За сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавина гэдэг байгаа нь одоо дэлгэрүүлээд ярих юм бол Barbie, Hello Kitty, Paw Patrol, эрүүл багц гэх мэтчлийн өөр үнийн сонголттой 5 төрөл за нийлээд ерөөсөө яг ийм 9 төрлийн бэлгийн багцнуудыг худалдаанд гаргасан байгаа юм билээ. Хүүхдийн аюулгүй байдал гэдгийг сая анжгаах ярьчлаа. Тэгвэл сэтгэл ханамж гэдэг нь болохоор хүүхэд яг юунд дуртай байгаад байгаа гэдэг чинь шүү дээ тийм ээ. Ямар бэлэг авах юм бол тэр хүүхэд хагартлаа баярлах гээд байна. Энэ болгоныг нэг сабагла бодолд бооцсон байна. Дахиад ээж аавын сэтгэл ханамж чухал шүү дээ. Ээж аавын сэтгэл ханамж гэдэг чинь одоо жишээл эрүүл багцыг авах хэрэгтэй байхгүй. Чанартай, амин дэмтэй, амттай ийм сонголтууд бас байна. Яг үнэ. За, илүү дэлгэрэнгүй мэдээллийг 80-5 21 12 гэсэн дугаараас авна. 88 88 42 3 гэсэн дугаар руу бас залгаж болно. Номингийн бүх салбараар за мөн танд ойрхон бүх дэлгүүрт OG Family-гийн бэлгийн багцууд худалдаалагдаж байгаа. За, Facebook дээр бодлохоор OG Family гэдээ байгаа. Та бүхэн ороод ямар зүйлүүд байгаа юм бэ гэдгийг хараад ингээд нөгөө бид нар энэс 100 болгоё гэд авч болдог. Хүргээд өчтөг юм байл эднийх. Тийм. Тэгэхээр та хэрв очиж нөгөө агуулгах дээр нь очиж яг үзье гэх юм бол хан улдуур 3 дугаар хороо Ягарамгийн гүүр явах зам дагуу OG Family хоолдог хязгаарлалт бонд хариуцлагатай компани гэж байгаа. Mercedes-Benz-ийн MSM гэдэг үлээ. За нэг тийм том объект байдаг. Яг нэг юм багжны дэлгүүр мэлгүүртэй. Яг тэрний баруун талд нь байдаг. Тийм, ер нь бол нөгөө нэг Ярамгийн гүүр бууж ирээл байж идэг шүү дээ. Яг ирэхийн өмнө ингээд Ярамгийн гүүр рүү яг ордгийн нагтал там дээр нь л гээд ойлгож байгаа. Яг үнэ. За баярлалаа. OG Family-ийн бэлгийн багцууд хамтран ажиллаа. Эфир өснөд дугаар 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаар байгаа. За хэдүүлийн дугаарлуу залгаад гадаах тагта буюу балконо яг яаж цэвэрлж гинэ? Энийг яваалцсан гэсэн. Одоо энэ хаврын их цэвэрлэгээ буюу те балконыг нэг зэгцлэх ажил бол одоо ерөөсө хамар дор ирсэн энэ хагасаа бүтэн санд олон айл цэвэрлэх байх. Тийм ч учраас бие биендээ хэрэгтэй шипигээ хуваалцах гэдэг ингээд ирж байгаа юм. Тийм байна. Нууцаар хаяа, мэдхгүй байхад нь хаяа, гүлдийгээ дараа нь гүлдийгээ зогс гинэ. Мэдхгүйгээ гүрийгээд те. Тийм, тэхэл ёстой. Музей тавих гээд байгаа мó яа тий хадгалаад хаюулгүй гутал голцоо хувцснууд байна л гэж байна. Гаргаал тавингууд буцаагаад оруулсан байдаг хүмүүс нэг гэрийн зөрөгтэй хүн гаргаал хийчдэг юм л да. Тэнгүүд нэг нөхөр нь буцаагаад оруулсан байд юм л да. Оруулт нь биш те. Ээжийг нөгөө нэг гоцнууд ингээл ялгаад тавьсан. Заримдаа нөгөө нэг хуцнуудаа хөдөө имэмээр явуулдаг л да. Эндээс өмсөх хуц байвал аваад өмсөхгүй их бол шатаагаараа гэдэг одоо манай Монгол юунд Улаанбаатар жоо хогчтож болохгүй шүү дээ. Тэгэхээр хөдөө байгаа имэдээ очиж шатаагаараа гээ өвөө явуул тийм битээр ингээл нэг жилд нэг 2 урзаалах мурзаалах хуц ч юм уу. Тэгээ тэрийг нь үзэж хагаад энэ миний тим юм байна, тэр миний тим юм байна гэл ингээл ангууд чи наадхаа ерөн сүлд хизээ өмсөе гэл. Өмсгөн мөрлөө баахан хуц. Яг гэрт нэг юм нэг 2 хогдтгал юм шиг байгаа. Эхнэр нь хайдаг байхад нөхөр нь цуглуулдаг. Нөхөр нь хайдаг байхад эхнэр нь цуглуулдаг. Яг нэг юм эсрэг тесрэгээрээ ин ям болоо таарчдаг юм шиг байгаа юм л да. Магадгүй шүү. Тийм тэгээд эхнэрийг хайна гэдэг тэнгүүтэнтэй ингээд далдуур ингээд наагур цаагур нэг чинь ой миний тим юм байна. Хуцаагаа аваа оруулцдаг те. Би бол ерөн зөрөгтэй хайдаг хүн л дээ. Тоохгүй би ерөн бол багцаар найна. Зөө. Тийм тэгж хайдаг хүн. Уг нь бол тэгээд нэг юм нэг хайрцаг нэг гэдэг юм дүрэн байвал гоё юм билээ шүү дээ. Яг ингээд нэг хэрэгтэй юм авдаг. Тэгээд хэрэггүй юм хайчдаг. Тэгээд хэрэгтэй тохиол дахиад авдаг. Тэгэхгүй болохоор чи бид нар чи амар шуналтай тэгэл хямдарчлаа гингүүт нь очиж аваал. Эсвэл нэг дээр нэг хүнийг болцсон байна гингүүт очиж аваал. Эхлээсээ л ер нь хэрэггүй юм авах гээд багс. Харин гоё минимал амьдраа сурчвал те. Хичээж ил явна. Сайхан том тагтайнаа гоё ширээ сандал авч тавина да гэж бодож байна. Их цагаа ажил дээр өнгөрөөдөг болохоор тагтан дээрээ гарах зав хомс юм да. Тагт маань гоё том зайтай гэсэн байна. Дээр балконоо янзалчихсан өнөөдөр цэвэрлэх гэж байна. Тийм дээр бол бид нар нэг тагтыг хэрхэн тогтчуулах тухай ярьжсэн бол одоо зүгээр цэвэрлэгээ шүү. Их цэвэрлэгээ бид нар чинь тагтыг бас байнга тогтчуулж байж чадахгүй ч гэсэн байнга цэвэрлээд байх хэрэгтэй. Тий. Нэг ингээд нэг бүр утгаа алдчихлаар нэг юм хайдаг газар шиг болчихсон. Нэг тоглоом байдаг штэ. Энэ дотроос тийм юм олно гэдэг шиг тийм тоглоом шиг болчихдог штэ. Тэгэхгүй бол жоохон багаар нь зэгцлэх хэвээр. Тий. Юун дээр балкон дээр хөргөж хөлдөөгч байдаг бол тэрийг бол аягуулсан анзаарч авахгүй болохгүй билээ. Би нэг баларсан ш тахаа. Нөгөө манай тэр нөгөө балкон дээр байгаа хөлдөөгч нь залгуур нь ингэж нөгөө цонхоор дамжингуудаа ээжийн орны арталт очиж залгагддаг байхгүй юу. Тэгээд нэг санамсаргүй байж байгаа нөгөө залгуур нь салцсан.
гэрлөө ингээд яваад орсон чи бүр амар муухай өнөртэй. Тэгээд хайж яжгаад олсон чинь хөлдөөгч заяа. Тэгээд хөлдөөгчөө салгаад угаасаа юу гисцэн байгаа юм чинь. Тэгээд махнуудаа хайж маяад янзлчаад буцаагаад ингээд залгаад гайг болчих шиг байсан. Гэтэл нэг муухай өнөртэй толдгоо. Тэгээд хөлдөөгчөө урагшлуулад үзсэн чинь доотлынх нь жижиг юм нөгөө нөхөр махны шүүснүүд нь гожоод доотлын дороожин дээр ингэж заваарад. Тэгээд тэрийг бүр хөлдөөгчөө бүр нааш чирж гаргаж ирж ийж бүр ингээд амар үнийн бактери угаадаг юм бодистой усаар угааж ийж гайг болсон. Манайх нэг удаа хөдөө бас 2-3 хоногор л хөдөө явждаг шүү дээ. Тэгээд балконы порч л онгорхой байж таарад тэгээд яасан гэсэн чинь буцаад ирээд бараг 12 донстай дараагаар гэрээс нэг мохоо өнөртэй байсан чинь бид нар хайгаад олохгүй гэсэн чинь балконы порч хөр шувуу орж ирээд орон доогоор уцсан байсан шүү. Хүдий. Тийм юмтай нүүр тулж л явлаа. За одоо ингээд тагтаа цэвэрлдэг шипигээ овоолцё. Нэг мэдсэн чи баах юм ярьсан сууж байна. Ариран угаасаа хавар болохоор идэж дуусч зай гардаг үсттэй гэсэн байна. Одоо хэлбэлээ идэгчний зайгаа яаж гаргаж яа цэвэрлж байгаасаа гадна балкон дээрээ бас хэрхэн зай гаргаж байгаа хуваалцнаа. Тэгээд балконыг яг ингэ цэвэрлэхгүй утгаар сүүлдээ ингэ нэг зүгээр дурын юм аваачаа чулууддаг ингэ нэг юм агуулга болчих гээд байдаг тийм. Хэцүү. За 77 38 83 77 88 30 энэ утаснууд та бүхний өмнө нээлттэй байгаа. Орж ирээд за балконыг ингэж цэвэрлүүл урамтай. Яг үнэндээ ингэ балконыг цэвэрлсэний дараагаар нэг юм дайснаа дарсан баатар шиг санагддаг шүү. Үнэ. 80.1 өдрийн мэнд. Самаа өдрийн мэнд. За радиогоо унтраагаад гарах оо. Радиогоо унтраагаарай. За унтраач. За балконтойгоо хэрхэн байлдаж байна? Манайх нөгөө аяга олон жоох хөвгттэй байхгүй. Тэгээд балкон ерөөсөө цэвэрхэн байхгүй бол ерөөсөө олдгоо. Би нэг балкон цаан хоёроо л бүр байн хувгаах тустай нэг хүн байгаад. Тэгээд хавар олоод нөгөө яг хэлжсэн нэг балкон сүйдээ нэг тийм баахан хэрэггүй юмнууд аваачиж овоолсоор байгаа л нэг харанхуй өрөө шиг юм шиг новшуураадаг юм шиг болчиход байна. Тэгэл би хавар түрүү 7 хоногийн бүтэнсээ хасаа өдөр бүр тэр чигтэн гаргаж хаяхын хаяад цэвэрлээд угаагаад одоо сайхан хоосон болгосон. Тэгээд тэрэн дээр хаяа хүүхдүүд маань өдөр орой тогломоор санагдаад байл нөгөө уц дэвсээд тэгээ бас нэг тоглоом энэ тавьж өгөөд нэг жоохон тоглуулж моглуулахад арай айтайхан байгаад байт юм аа. За хэр их цагийг өрөв? Бүтэн өдрөө болж байгаа. Яг бүтэн өдөр болж байгаа юм чинь нөгөө тоос шороо манайх ч нөгөө айгүй тортогтой шүү дээ. Монгол ч нөгөө өвлийн тоос тортгийг чинь угааж авчин. Тэгээ хавар ядчих хата энэ хавар айгүй их шороотой хавар байсныг хэлэхгүй. Шороо өнөртэй л. Тэгээ нөгөөдөлөө чинь бүгднгийн юмнууд чинь зарим нь өвчрээд нэг муухай байж байгаа. Тэдрийг нь гаргаж салгаад одоо нөгөө хөдөө гадаа руугаа явуулаад хитэн уут юм бараг л шуудагаар нь гаргаж цэвэрлэлээ. Хитэн уут шуудаа хайрцаг юм хаяв. Бараг 7 хайрцаг юм хайсан. Тэгээд тэнчнээс буцаад зөөдөг хүн бол байхгүй юм байна те. Буцаагаад тэндээс бол зөөдөг гэдэг нь юу гэсэн үг лээ? Энд чинь хэрэгтэй гэдэг нэг зарим хүмүүс оруулцдаг штэ. Би нөгөө манай нөхөр тэгэх гээд байдаг байхгүй. Байхгүй гэл цэвэрлээд. Дараа одоо хайгаад өнөд яах вэ? Дараа буцаад хэрэгтэйгээ тал нь буцаж орчихгүй байхгүй. Тэгэл гэл байхгүй нь цэвэрлээ сайхан яаж чад мэдэгчгүй. Тэгэл гоё юм биш тэл. Нөхрийнхөө яг ингээд машин тэрэг мэрэгний багжны хэрэгтэй юм хайж байгаагүй дээ. Багцныхаа юг болохоор гадаа байлгахгүй маа. Ерөнхийдөө чиштэй байлгаад байл гэхгүй юу? Тийм нөгөө дотор нөгөө юу шкаф нь тий. Тэгээд айгүй хог шороо юмнаас салсан. Тэгээд нэг хэсэг байжаал тэгэл намар болохоор дахиад нөгөөдг нь гаргаж тавьсаар агаал үжигнаас айл болохоор. Ямар цэвэрлэгч бодис ашигладаг юм. Харин би яг асуух. Ерөнхийдөө юуны нөгөө ийм артаас нөгөө нэг ийм холромынтай нэг ийм өчөнөг гэдэг нэг Орсын нэг юу байдаг байдаг. Тэрний нэг яг тэрэн шиг тэр их зүгээр байдгийн яг өчөнөгийг бодвол арай жоохон тийм зөөлөн дөө. Бахар хошуутай биш тийм нэг шар таглаатайг нь
Яг үнэ шар таглаатайг нь аваад хэргэлждэг. За. Тийм тийч холромынтай тэгээд аятайхан болчтой болохоор тоос шараг нэг сайн арчиж өгөөл. Тэгэл цэвэрсэндээ махшуулны юм бодол мэдгүй айгүй их нөгөө толгоо молгоо байсан. Тэгэл тэдрээ идэж чадахгүй нутын аав ээж рүүгээ явууллаа. За авчрын олоорой. Тийм ээ. Тэгж дараа нь олж ирстэй. Тий аав ээж нас айгүй гоё штэ тий. Нөгөө чадахгүй юмнуудаа бүгдийг боогоо явуулчихаар учрыг нь олцдог. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За явлаа. За. Тэгэл нэг гоё цэвэрлжлэр нэг балкон дээрээ сумаар ч юм шиг те. Тийш дээ. Байн гармаар ч юм шиг ингээд гоё санагддаг шүү. Тэгэл нэг цэвэрлээгүй байхад бол те ингээ харангуут нэг юм нэг гэрийн бүр нэг юм нэг үлдэгдэл хэсэг шиг санагдаад уур хөшиг байдаг бол урдуур шууд хөшгийг хаа 91.11 өдрийн минь бэн за манай бэр нэг дунд үеийн бэр ахгүй одоо бүр шинж биш хууцч за юм бэр тэгээд жижигхэн балконтой за тэгээд өргөн нь бол 1 метр арай хүрэхгүй урт нь нэг юм одоо 2 метр бас хүрэхгүй тийм жижигхэн балконтой за тийм нэр жижиг юм байна тэгээд өвөл бол тэргээ дүүргээл баахан юм хийчихлээ юм л да бэн сонсож байна. Тэгээд зундаа болохоор би нөө манайх ч олон хүүхэдтэй. Тэгээ нөө хүүхдүүд маань тэн дээр гарч одоо нөө уцмцаа ухаад ерөнхий хөвтгий. Тэгээд бид нөө олон жилийн нэг рекмекер яга гэрэл нэрэлтэй болоод өгсөн. Оо ямар гоё юм. Тэгээд нэг жижигхэн сандалтай тэр санд нь яг нөө суухаар бол суугаад тэгээд наашаа татаад гаргахаар ор болдгийг. За тэгээ нэг жижигхэн дээр нэг юм порлон зүгээр гадарлсан тийм порлонтой баг. Тэгээд нар тусаад байл хөшгөө хаачих уул нэг тийм зориултаар явсан хийж ирсэн. Тэгээд одоо хавар сая дулаараад явангууд нөө балкон дээрээс бүх юм машинд аваад гараад ирсэн. Асфальттай болохоор нөө хойлын 2 сандлаа өргөөд. Бүгдийн тэгээд хүүхдүүдийнхаа гарах тавцангийн нь бол цэвэрлээд өгсөн юм уу те? Тий. Тэгээд угаасаа нөө манай хүү 3 хүүхэдтэй. Манай дунд хүү маань миний өрөөгөөд балконоо бараг сойжилчод ганцаараа байгаад байдаг байхгүй. За. Бараг тэгээ манай хоёр охин нэг юм одоо гадуураад нэг майхнууд идэв. Тийм майхантай нэг өрөөнийхэн бууланд очичоод. Айд исэн энэ төр гээд нэг айлт 3 айл байгаа юм уу. Тэгээд байж идэг. Зөө хөөрхий. Ах яг нэг тэгээд цэвэрлэхийг бол ихнэр хийцдэг юм. Тэгээд яг нэг явцад ирэхэд яа тэгэл новшуудаа бол нэг хайж маяг дүндөө тэгээд ерөнхий гайгүй жижигхэн балконтойгоо мэдээд бас нэг бас новшууд болсон юм байна тий. Уул нь манайх бас цуслангийн байсан таахгүй юу. Тэгээ нөгөө анх хүүхдүүд жоохон байх үед ихнэр ажилгүй энэ төр байхад тухайн үед бүх юмаа зөвгөө наашаа 90 оцсон байдаг гэсэн. За. Одоо тэгээ ихнэр нөгөө нэг ажилдаа ороод хүүхдүүд томроод цуслангийн байсан лугаа бараг очихгүй 3 жил болж. Тэгээд ер нь тийм болцдог юм шиг байна дөө. Хүн чи ер нь тэгээд савнда тааруулж новш цуглуулдаг амтан дөө. Харин тэгээд угаасаа ихнэр яг саяны өмнөх хүний хэлсэн шиг яг л тэгж. Нэг байсан байхад болцсон байдгийн. Хайцсан. Тэгээд үлдээ нэгтгэжгүй. Уул нь хэрэгтэй байсан юм да гэж. Тэгээд өөрөө ч Аах ингэ зүгээр. Өөрөө баг хаяхгүй дээ. Би юм асаа. Аах балконоо ингэ хүүхдүүдэд зориулж ингэ гоё догчулж өгж яхад хэр баярлаж хүлээж авч ирсэн бэ? Бид манай одоо охин чинь 10 настай том нь. За. Тэгээд яг ингээд 2 насны зөрүүтэй хүүхдүүдэд анх бид яг залуу гэр бүл 20 эдтэйдээ суугаад анх дүнгийн байр лизэндээ л авч байгаа шүү. Тэгээд анхны нөгөө юугаа охиндоо зориулж байраа засахтаа балкон охиндоо зориулж хийж өгчээсэн. Тийм тэгэд жоохон байсан болохоор сайн мэдхгүй байх л та. Одоо хүү эзэн суугаад байгаа юм байна те. Тийм одоо хүү эзэн оруулахгүй цаазэр чинь уцаа яачин тэгээд жилөө нүрэ заримдаа унтцгийн оройдоо. Тэгээд дараа нь хүн маань түрхэд бид цуслангийн байшин барьсан. Тэгээд яг уул ингээд нэгээр хийсэн. Тэгээд одоо баг хүүхэд төрсөн тэгээд байраа засч чадахгүй ямар ч сан байрныхын лизинг дуусхийг ял тэгээд байж байгаа. Тэгээд хамгийн муухай нь яг манай хажуудлын балконы хажууд зэрэгцээ балконы айл 8 гоё урт балконтой байхгүй. За. Бид тэгээд нөгөө цонх мохоор заримдаа гараа янгууд нь хажуудлын хүмүүс ингээд тамхи тамхилтай гараад ирэнгүүт эдний балкон манад байсан бол хаал уу.
Жижигхэн балконтой. За баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Баярлалаа. За хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна уу? Нэг сайхан өдөр онгод орохоор цэвэрлэндэ гэсэн. Тэгдэм да нэг дайрал тэгэл нэг дайрахлаар өстө онгодтой дайрна штэ. Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна гэж хаач хамаагүй газраас нь эхэлсэн л ер нь зүйтэй шүү. Ер нь хаанаас эхлэх нь чухал биш зүгээр эхлэх нь л зүйтэй юм шиг байгаа. Яг хаях тодорхой юмнуудаа хаяхаас л эхэлвэл зүгээр байдیں۔ Да. Тэгэхээр анда зай гараад те ингээд ажиллахад урам зоригч ихтэй болдог. Ер нь бол хөрөө цэвэрлж байхдаа яг адилхан. Энийг хай, тэрийг хай гэж үгүй. Тий. За хоёлаа дараагийн нэг сонсогчийг авъя. Ярилцлага тэгээс. Өдрийн өдрийн. За балконоо цэвэрлсэн үү танах? Манайх нөгөө балконгүй байхгүй. За. Манайх нөгөө юу асан гатурч амьдрэх. За. Тэгээд нөгөө юунд ч болохоор нөгөө террас нь өөрөө нөгөө балкон болчихдог байхгүй юу? За. Тэгээ яг нөгөө мэдээж нөгөө байранд байхдаа байсан нөгөө нэг одоо нөгөө нэг агуулгад байсан юмнууд бол гаражаа барихтаа ингээд тодорхой юм агуулгах юм байгаа. Зайтай болгоод. Бид нөгөө нэг өвлийн хувцас янз бүрийн нөгөө нэг юмнуудаа юм дээр гаражтай игээд юм хаалгатай тэгээ хаачаад байгаа байхгүй юу? За. Хауснууд ингэдэг штэ. За миний мэдхээр бол хауснууд доотлолтоо нэг хондомны хэсэг ингээд нэлээ их зайтай. Тэгээ доотлолтоо зайтай учраас тийшээгээ ингээд нөгөө хүүхдийн дугуй муугу элдэ бусын юмнууд оруулаад хийчдэг нэг жижиг хаалгатай байгаа тэгдэг. Танад тийм байгаа юу? Манад болохоор нөгөө гүний худгийн өрөө гэж тэрийг яг бас агуулсаар ашигладаг л да. Гүний худгийн нөгөө тустай юм 4 м квадрат тийм юу байхгүй юу? Дээш нэг 3 м өндөртэй тийм. Тэгэхээр тэрэнд нь би бас нөгөө нэг хамтны тогтоогоор өдр хийгээд нөгөө чараг дугуй рол гэднүүдийн ингээд өглөө тавьчихсан. Тэн чинь болохоор зөвхөн нөгөө хүүхдүүдийнхаа тоглоомнуудыг гаргаад тавьчихдаг. Тийм гаражтай болохоор яг нөгөө байшин барихад нөгөө тоглоомын талбай биднэрт хийж өгөөгөө тэгээ сая хүүхдийн баяраас өмнө гээд би нэг өргөн нь 1 м 50-тай урт нь 4 м-тэй нэг тоглоомын талбай хийж дуусгасан. Тэгээ яг нөгөө хангацхаас моднуудын татал тэгээд цааш нь гачуурт дээр явчихад тэгээд сая нэг 2-7 хоног үзэх шивтэй хүүхдүүдтэй нэг тиймэрхүү юм хийж өглөө дөө. Саравч маравчтай юм хийсэн юм байна тийм үү? Тийм дээрээ саравчтай тэгээ гусууртай нэг авирдаг юмтай тэгээд цааталны юм савлууртай тэгээд нөгөө бас хашааныхаа нөгөө нэг дотоосхон байгуулалтаас нэлээ нөгөө химэн чихгүй болохоор юм хийгээгүй л ингээд зайн багсаад байх юм шиг байна. Тийм байна гоё байна. Тэгээ уртааш нь хийчихье гэж одоо тэгэл хийсэн. Тий. Би нэг юм нэг ингээд онгоогоод суудлал болоод буцаага хаачдаг нэг элстэй нэг сав байдаг штэ. Би тэрийг бас нэг интернет дээрээс хараад тэгэл цусны дээрээ очиод хийх гээл би бараг тэр чинь үхэр алахын дайтай юм болсон шүү. Бараг 2-7 хоног балавсан. Гэтэ энийг нь хийсэн. Манай 3 айл болох тэр тоглоомын талбайтай тэр талбай дээр элстэй байхгүй юу? Тэгээд нөгөө хүүхдүүд нь тоглохоор тэднийх лобби ингээ манад ороод ирж орлохоор тэднэр нөгөө элсэн тэднэрт амар асуудал болоод идэв байхгүй. Нөгөө хүүхдүүд нь элстэй орж ирээл нөгөө том өрөө жижиг өрөө галтаа ингээл авчдаг. Ирээдтэй нийлцээ шүрдээ. Би болохоор тэрийг нууц бодож байгаад за доорн зүгээр ногоон зүлгэг дэвсчигээд тэгээ элсийн ерөөхдөө нь жоохон хоош нь тавьтай байгаа тийм. Би тэр нэг юм хийсэн чинь хамгийн хэцүү тэр элс зөөж хийх юм байлээ шүү дээ. Элс чинь амар хүнд. Тэгэл ингээд элс чинь амар хүнд. Хотоос цуслан руу явах болгондоо нэг 2 шуудаа элс машин гараад тэг зөөсөр байгаа дүргдэг юм байлээ. Тэр чинь жоохон ядаргаатай юм байлээ. Тийм нэгтгэвтэй учраас амар хүнд тэгээд ингээд асахаар нэг юм жоохон талбай идэх юм. Тий шүү. Га дасгцсан юм шиг жоохон юм бол. Тий амар хүнд байвачаал асахаар тэгээд нэг жоохон талбай яваад тэгээд тэгдэж шүү. Тий. За баярлалаа. Өдрийн сайхан өнгөрүүлээ. Мөн ч ажиллаа. Баярлалаа. За. Гоё маа. За хоёул хамтран ажиллаж танилцуулъя хаа. Италийн кофений тансаг соёл Монголдо мэдрье гэсэн урайтаагаар кафе Баскучи хамтран ажиллаж байна. За 1983 онд Италийн Монте Чиринония гэдэг 1883. За 1883 онд яг үнэ. Энэ Чиринония гэдэг хотод үүсгэсэн байгуулагдсан 140 гаруй жилийн түүхтэй кафе Баскучи гэдэг брэнд нь
дэлхийн 40 гаруй оронд үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар ирсэн юм байна. Одоо Монгол улсад албан ёсоор нээгдэж байгаа нь болохоор наадам центрийн нэг давхарт байгаа мөн номин макро худалдааны төвийн нэг давхарт Итали соёл болон амтыг түгэж байгаа юм байна. Номин макро гэдэг чинь болохоор нэлээд цаана байдаг юм. Нөгөө нэг шин зам иргэдгийн тэнд байдаг юм байл шүү дээ. Яг үнэ. Уламжилт эспрессо, латтегаас гадна шинэлэг өвөрмөц жорууд, кафенго хувилбар бүхий өргөн сонголт, Итали билүү органик салаад болон мерчентайз гэж нэрлэдэг тийм мерч гэж нэг бид нар нэрлэдэг байгаа. Ийм бүтээгдэхүүний баялагын сонголт бүгдийг нэг дороос авах боломжтой боллоо. Хүмүүс ч ингэдэг нэг ийм өөр одоо кафенуудын бас нэг ийм аягыг нь цуглуулдаг штэ. Тэрэн шиг ийм бас мерчендайзын бүтээгдэхүүнтэй авах нэвдэх. Яг үнэ. Нөгөө би Facebook гүйлгээ явьжсэн чинь яг эднийх дээр ингээ очиод нөгөө нэг амталгаа хийж байгаа тийм рил үтсэн байхгүй нэг хоёр охин очиод тэгэл ингээл урдуур нь бүх бүтээгдэхүүнүүдийн ингээл өрөө тавьсан. Тэгэл ямар гоё амттай тийм билуунууд идэм бэ бүр яг очиж үзмээр санагдсан. Үнэхээр гоё. Тэгээд билуунууд нь хамгийн гол нь одоо жишээлбэл кафен идэх боломжгүй хүмүүс идэг штэ тий би физиологийн асуудлаас болоод тэгвэл кафенго хувилбар бүхий сонголтууд байгаа. За тэгэл одоо ногоон цайтай гэл билуунууд нь хүртэл амар гоё амттай маш олон төрөл үд юм шиг үлээ. Тэгээд ингэсэн Италийн амтыг мэдрээрэй гэж ерөнхийдөө нөгөө шинэ хуурсан кофений ахлын үнэр хамар цоргоод л эхлэх шүү дээ орохоор тий. Тослог өтгөн тослог хөөс уруул хүрэх хүмүүчид ингээ таны амтлах мэдрэх бүрэн сэргээж өгөх юм сайхан халуун кофенуудаар үйлчилж байгаа. За тэгээд Итали амтыг мэдэрч шинэ соёлыг хүртээ гэсэн уриатаагаар ер нь энэ байгууллага ажилладаг юм байлээ. За та бүхэн Facebook дээр бол Pascucci Mongolia гэж бичээд эдний хуудсыг дагаарай. Ямар гоё юмнууд байгааг нь орж харангууд тэртээ тэргүй очиж үзмээр санагдах бах. Тэр рилийг олж үзээрэй. Утасных нь дугаарнууд бол 701883. 701883. Ингээд Итали амтыг мэдэрч шинэ соёлыг хүрт кафе Pascucci бидэнтэй хамтран ажиллаа. Баярлаа. За өнөө маргаашгүй балконоо цэвэрлэмээр санагдлаа л гэж байна. 88-7. Тийм. Өдрийн бэндэ. Өдрийн бэндэ. За, балконоо цэвэрлсэн үү? Амжааг байна уу? Манайх гэр ороод гэртээ балконтой. Нөгөө юм хоёр давхар одоо нэг юм гэр хороолын нэг хаус нут гэх юм уу амны орон гэх юм уу тийм. Тэгээ дээрээ бол балконтой. Гэхдээ нөгөө нэг тэгж амар их нөгөө залгаа балкон байрны шиг юм битүү вакуум балкон биш. Залгаа учраас амар их өчргөө хог овоолоод идэггүй. Улгаал жилгээ асуудал байна. Ийл газар юм чаа. Гэхдээ ер нь бол нөгөө одоо долоо орчиж байгаа учраас хоёр жоохонтой учраас нөгөө хоёр маань хоёр давхарлогоо байн гүйдэдэг учраас ерөнхийдөө цэвэрлэгээ хийгээд нөгөө хиймэл зүйлүүд өсчтэй. Тэгээ саяхан тэрийг нэг буулгаж ирж усмасаар шүршээд цагаан цэвэрлээд бол ингээд дэвссэн. Одоо 3-тай 2-тай 2 жоохонтой тэр хоёр маань байсгаалгүйгэл өндөр хашлахтай нөгөө хоёроо унахаас сэргийлээд боско хийсээ. Би бол анх нөгөө ерөөсө байранд амьдран гэж босконтой байранд амьдрмаар байна гэхээр нөхөр алын чинийхэн тэр юу хажуудлын ханан айлын таазан айлын шалан айлын юмас яагаад бүх хэсэг дээр чи айлах штэ. Ингээд би чам дөрөв хан дөрүүлээ манах юм би хийж өгсөөгөл тэгээ би боскон байхгүй байх гэсэн чинь нөгөө одоо гэр хорооллын чинь таамбар гэдэг юм уу амбар гэдэг юм уу байдаг штэ. Гэрийнхаа үүдэн байдаг. Тэрнээр ингээд давхарлаад хоёр давхарлаад боскон хийж өгсөн. За тэгээд би одоо бол би байранд амьдрмаар лифт байхгүй гэж суугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо нэг тэгвэл хоёр давхарлуу гардаг шатаа ингээд лифт болгож өгье гэдээ бас маазраал тэгээ суугаад байгаа юм. Ер нь ч бас айлах штэ. Үнийг штэ. Танах ерөөсөө биш. Яг тэгээд хашаанд амьдрахын давуу тал бол балкон байгаад тэгэхээр манайх нэг агшаад авчулсан яг зөрүүлтийн саксны шийд мэдтэй хүүхдүүд гарч ороход амардаг балкон нь байна. Балкон дээр би жоохон юм ордог балкон дээр гараад нөгөө кофе мэфэ уугаад үзээд бас уучдгийг. Амралтын өдрөө бол өдөр нь ажиллаа. Энэ хаврын цэвэрлэгээ хийцэн юм байна тий? Тийм хийцэн хүүхдүүд гардаг учраас хийцэн байгаа. Зөв. Тийм. Нөгөө урдуугийн усаар шүршчихдэг. Тийм усаар шүршээд цэвэрлждэг. Дээдлийнх нь тоосыг нэг авчдаг юм байна тийм үү? Тийм тэгээ нөгөө нэг юм төмөр хашаа хаалт маалтаа хүүхдүүд унсаас сэргэлсэн тэрийн сайхан ингээ усмсаа шүршээ бас ингээ ачаа цэвэрлждэг учраас тэгээ нөгөө аяны сандлаа гаргаж ирэл аяны ширээ гаргаж ирэл хоолоо идэх цайгаа ууж сууж болно. Тэгээ нөгөө агшаан дотроо нөгөө баахан гацур матууртай тэрнийхэн доогоор нөгөө өнгөнгөө гэрэлмээр ластдаг учраас орой өчийн цагаар бол жоохон эморч жоохон юм хүмүүс цогтоод айгүй гоё. Ер нь таны яг нөгөө хувийн орон зай чинь юм байна шүү дээ.
Тийм байна. Тийм тэгэж тогтцуулсан. Тэгээд ингээд нөгөө буцаагаад ингээд асуудын ингээд асраа бариад хаалт хийгээл хүсвэл хүмүүс харадуулахгүй тул асраа ингээд босгож ирээд хаалт хийчих болно. Зүгээр ил задгаа хаалтаа асраа аваад хаалтгүй сууж болно. Тийм ээ тийм. Тийм орой үеийн цагаар бол гэрлээ асаагаа суучтээ. Балкон гэхээсээ илүү баг террас маягаар ашиглаад байгаа юм шүү дээ, тийм ээ. Тийм урдаа бас террастай манай нэг давхтаа доороо бас террастай. Бас юм би. Тэр баян биш нэг санхүүхэн чадамжиндаа харуулад нэг юмхнаар нөхөр маань юм хийдэг. Тэгээд яг өөрөө жоохон бас танах шүү дээ. Зөвхөн танах. Ийм нөхөртэй гэдэг чи та баян байна л гэсэн үг. Тийм багтаа тийм. Тийм тэгээд суучдаг. Ер нь тэгэхээр нөгөө заавал нөгөө байрны жижиг метр квадрат бид нар ч одоо нөгөө үр зээлгүй авч чадахгүй, том метр квадрат авч чадахгүй байгаа учраас одоо манайс 200 метр квадрат авахгүй 2 давхар нороод. Тэгэхээр нөгөө том байгаа том болохоор дээр нь дахиад нөгөө мансааттай учраас бүр том тэгээ баг хөдөлч нь 3 давхар болсон ч болохоор байхгүй юу. Нөгөө нэг ингээ нөгөө махсахаа ич мэдчихээс өвлөн хийчихдэг. За хоолсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрээ. За өдрөө сайхан өнгөрүүлээрээ. За. Тэгэхээр болдог бол яг эднэх шиг л амьдрмаар байгаа юм л да. Тийм шүү дээ. Тийм тэгээд хашаандаа гоё мод зод тариад тэгээд нэг жижигхэн ийм ногоо хүнсний ногоо могоо тариад тэг ингээд амьдрал яаж ч бодсон хашаандаа ингээд гоё догчоод амьдрах юм бол орон сууцнаас хамаагүй л илүү байлгүй яа. Тийм. Өчигдөр юу хойшоогоо лагаар явж хадминд очиж хонлоо. Ямар гоё юм бэ? Амар гоё ногоорчиж. Бид нөгөө түнхэлд юу яасан штэ буйнт орсон штэ тэрэн шиг сайхан ногоорчиж айгүй гоё болчих. Тэгээд хашаанд нь байгаа тарж байгаа юмнуудыг бүгднийг харлаа. Ээж аав өрдөө бүр ямар амар хөдөлмөрч юм бэ? Миний тоосноор л нэг 16 7 өөр төрлийн юмнууд байна. Гүзээлтгэн гэсэн чинь 3 өөр төрлийн сорт мартчих шиг. Тэгээд тэгж амьдрал бүр үнэхээр гоё сонирхолтой гоё санагдсан шүү. Хөшрөхөөрөө тэгж амьдрнаа. Манад холбогдоод идэг нараа их чих шүү дээ. Нараа их чих бол тэрнээс ч олон. Харин тийм бах тий яг мэрэгчлээ. Хичнээн ч төрлийн юм байдгийг бүү мэд. Ячиж үзмээр гоё сонирхолтой хата тий. Тийм. За. Энэ дөрөд манай нэвтрүүлэг өндөрлөх цаг болсон байна. OG Family-гийн бэлгийн багцууд хамтран ажилласан. За мөн Кафе Паскучи, Италийн кофений тансаг соёл Монголд мэдрээ гэсэн үрэтээр хамтран ажилласан баярлалаа. Сонсогч та үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг хүлээн авсаад 16 цаг 10 минутаас сонсдог урлагийн нэвтрүүлгээ хүлээн авсан сонсорой. Баярлалаа анжгаахаа. За баярлалаа.